Бүгд найрамд Монгол ард улсын засгийн газар дээрх олохдох энэ хуулийн төслийг хүчингүй болох хуулийн төслийг дэмжиж байгаа. Ер нь бол 1992 оны үндсэн хуулиас бүгд найрамдах гэдгээ одоо бид нар аваа ийдсэн шүү дээ. Тэгээ бүгд найрамдах гэдэг нь байхгүй болсон. Тэгэхээр одоо бүгд найрамдах Монгол ард улстай хоёр хууль байх шиг байна. Нэгдүгээрт нь энэ хууль, хоёрдугаар нь үйл төсний эвлэлийн тухай хууль. Тэгэхээр ер нь нэгэнт 1992 оны үндсэн хуулиар бүгд найрамдах гэдэг аваа ийдсэн учраас энэ хуулиудаа ч хүрч цаашдаа үйл төсний эвлэлийн хуулийг хүрч цаашид одоогийн нэр живс одоо юунд тохируулж оруулах нь зүйтэй. Энэ дээр бас үйлдвэрчний эвлэлийн одоо ерөнхийлөгч байсан үний хурлын гишүүн бол ороод ирсэн юм чинь тэр тал дээр бас ажиллах байлгүй гэж бодож байна. За 2016 оноос Монгол ардын намт засгийн эрх авсан. 2016 оноос Монгол ардын намт засгийн эрх авахдаа бүгд найрамд Монгол ард улсын засгийн газар эрх олгосон хуулийг ашиглаад өнөөдрийн хугацаанд 9 компанид бүрэн эрх төлөөлж томилжээ. Нэгдүгээр 2019 онд Эрдэнэт үйлдвэрт, 2022 онд Хөгжлийн банкнд, 2022 онд 5 дахь төмөр замд, 2022 онд 5 дахь компанид, 22 онд анхны төмөрлөгийн үйлдвэрт, 2020 онд хөдөлгөөний цэм шихуун үйлдвэрт, 2022-с 23 онд Эрдэнэс 5 дахь компанид, 2020 онд Монгол Рос Сэвдмэт нэгдэлд, 2025 онд ТЭЦ 4-д 50 бэх гэдэг үнгээ томилоод эдгээр 9 бэйтэй ажлын үр дүн хэн гарсан бэ гэдэг өнөөдрийг ойлгомжгүй үр дүнгөө тодорхойгүй үр дүнд нь өөртөө баах урамшуул авсан нэг юм шууганд болоод дууссан. Эрдэнэс 5 дахь компанид ажилласан бүрийн төлөөлөгч нь 400 сая төгрөгийн урамшуул авсан тухай хэвлэлээр яригддаг хүлээмжшүүлж тохиолдол байгаа. Бүрийн төлөөлөгч нь миний бод ойлголтоор бол засаглалыг сайжруулах гэж очих ёстой бол засаглалын хэвэнд нь үлдээгээд өөртөө цалингаа өндөр аваад явуулсан юм тохиолдол байна. Хамгийн сүүлийн бүрийн төлөөлөгч хоронд одоо хоригдож байгаа. Тэгэхээр бид нар энэ аль 1991 оны хуулийг хэрэгжүүлээд ингээ явах нь өөрөө хийрийн. Эсвэл одоо хэрэгтэй цагтаа ашиглана гэдэг энэ хуулийг бариад байсан юм уу би мэдэхгүй байна. Одоо яг энэ ойлголтоор бол тэрөө нэг 6 сар хүртэл одоо хугацаагаар улс орны эдийн засгийн амьдрал хүн амын үйлчлэгийн хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал шаардлагатай гэж зүйл бэй тавина гэж байгаа шүү дээ. Уг нь хуулийн зорилго нь 6 сараар нэг удаа сонгох хэрэгтэй. Харамслаа энийг улс төрийн зорилгоор ашигласан. Бүрийн төлөөлөгч нарыг үндсэн ажлыг хийгээгүй, үр дүнд хүрээгүй. Анхны зорилго нь бүтээгүй нэг юм байгаад байгаа. Хэрвээ за 1998 онд бас Эрдэнэт үйлдвэрт бас бүрийг томилжсэн тохиолдол байд юм байна лээ. Хэрвээ яг энэ хуулиар эдийн засаг хүндэрсэн иргэдийн хэвийн амьдрах нөхцөл байдал одоо хангалттай гэж үзэх юм бол эдийн засаг муудсан гэдэг өнөөдөр сангийн аманд хүртэл бэй тавьж болохоор шүү дээ. Мөнгөний ханшны бодлого унсаан гэдэг Монгол онкон тавьж болохоор байна. За олон банк ус байгууллагууд энэ финтек зээлийн апууд хэрээс идэрлээ эдийн засаг хүндрэл учруулах гэж нэг юм бол санхүү зөвлөх хорон тавьж болохоор байна. Бүр цаашлаад энэ хууль дээр чи хувийн байгууллагууд бэй тавьж болохоор шүү дээ. Тэгээ нөгөө чөлөөт эдийн засаг, ардчилсан нийгэм, бизнесийн өрсөлдөөн, төр хувийн хвшлээр холилдохгүй байх, төр нь хувийн хвшлийг өрсөлдөхгүй байх гэдэг энэ бүх үндсэн зарчмыг чинь энэ хууль өөрөө үүсгэж байгаа. Энэ хуулийг ашиглуулж дуртай компаниараа бүрэн эрх төлөвлөж тавих боломжтой. Ийм хууль. Тэгээ ийм хуулийг ингээд санаачлаад оруулж ирж байгаа ажлын хэсгэнд баяр хүргэе. Энэ хуулийг бол одоо бүгдээр дэмжиж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол дараа нь энэ хэн засгийн эрхэнд гарахаас үл хамааран хэн хинийхэн хувийн өмчийг булааж авах вэ гэдгийг бэтэр үлээж болохоор байна. Бүрийн төлөөлөгчийг томилоод хэний бизнесийг үйл ажиллагаанд алдагдуулж болох уу гэдэг, хэний хувийн бизнес рүү чөлөөтөөр хуулийн дор халахвчлаад орж болох уу гэдэг энэ хууль өөрөө бий болгож өгч байгаа. Чөлөөт эдийн засгтай ардсан нийгэмтэй улсад ийм хууль байж болохгүй. Одоо үйлдвэрчний эвлэлийн хуулийг харах хэрэгтэй. Худалдаа эзэн танхим үйлдвэрчний эвлэл залуучтай холбоогоор тусдаа хуультай байртай. Хоёр нь улсын хурлын гишүүн болоод ирэх барьж байгаа намын урилгыг аваад ороод ирсэн. Тэгэхээр энэ хуулийг бол дэмжиж байгаа.